За сайн байцгаана уу. Өнөөдөр бид бүхэн хаваал H-ийн өмнөх загварыг онж эдэлж хэрэглэж байгаа одоо хэрэглэгчдийн сэтгэл бас ямархуу байна гэд ярилцгаар өнөөдөр Хишгэ ах маань манай шоурум дээр ирсэн байна. За орой мэнд Хишгэ ахаа. Сайхан үйлчж байна уу та? Сайхан. За хаваал H-ийн загварыг та яагаад сонгохоор болсон бэ? Яг хөө тэгээд би чинь 23 онд нэг онж явсан 200-га зарчаад тэгээд YouTube-ээр ингээл хийсэл нэг юм үзээд үзсэн чинь хаваал H-с гээд Оросууд тэр тухай хаваал H-ийн загварыг одоо тест хийгээд бас арабууд хийж илээ, австралиуд хийж илээ. Тэрийг хараад ер нь нэлээд судалгаа явуулаад үзээд ер нь дайггүй санагдаад. Тэгээд манайх чинь бас нэг юм бас аль бие усны борлуулах хэрэгтэй тийм компани байдаг юм байна гэдгийг мэдэж аваад. Тэгээд би очиж уулзаад тэгээ нүүн өртгийг судлаад тэгээд ерөнхийдөө бол Монголын нөхцөлд бол дайггүй юм уу даа гэж бодоод ер нь анх бол яг тэгж. Одоо ерөнхийдөө машин за 23 оноос хойш явчлаа шүү дээ тий. За 23 оны дунд 100 хавцаа авсан уу тий та? Тийм хавар л авсан л да. Хавар 5 сард л авсан. Тий. Одоо нийт хэдэн километр явсан байна? 30 гаруй мянга явж байна л да. Тий. Тэгэхэд одоо нөгөө нэг анх бас тодорхой хэмжээнд жоохон эргэлзээ байсан баг тий. Одоо ер нь аваад үзвэл ямар байх бол гэдэг ч юм уу. Тий. Одоо ингээд унж идэлж хэрэглээд авсны дараа бас ямар хөө байна? Тий. Одоо тэгэл тэр үед чинь манай монголчууд чинь нэг хятад юм болохоор нэг холих гэсэн тийм нэг юм үжил ноёрхцсон тийм газар шүү дээ. Тэгэл ямар ч байсан би бодсон л доо ятууд өнөөдөр аж үйлдвэрээр дэлхийд одоо нэг номерт явж байгаа улс юу гэж л муу юм хийв гэж юу гэж хэрвээ муу юм хийх юм бол тэд мэдээж зах зээлээ алдна. Зах зээлгүй л хоцроо шүү дээ. Тийм учраас би ямар ч үсэн эдгээр дэлхийд өрсөлдөж байгаа учраас гайгүй юм хийсэн байх учиртай гэд би авсан. Тэгэд би унаад явлаа. Үнэхээр бас сэтгэлд бол үнэхээр нийцэж байна. Надад бол үнэхээр таалагдаж байна. Яагад вэ гэвэл одоо би энэ 30 гаруй мянга явахдаа ер нь хэвлэлийн хөдөө хатаагаар л явлаа. Тэгэл одоо Ховд аймгийн хэдэн сумдуугаар явлаа. Тэгэл Ар ханга, Оршоо, Говь тэгэл хаашаа Сэлэнг ер нь нэлээд явсан байна. Нэлээд явсан. Цас мөстэй үед нь явлаа. Шавар жахбатай үед нь явлаа. Их дайггүй шүү сэтгэлд нийцсэн. Ер нь бол туулах чадвар бол дайггүй маш өндөр. Хүмүүс ч одоо нөгөө нэг юм одоо таних чи 2.0-тай турбо бензин шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө 2.0-тай турбо гэхээр нэг юм мотор жижигхэн юм шиг санагддаг гэдэг хүмүүс тэгдэг. Одоо таныг яг ингээд 2.0-тай турботой мотортой машин ингээд унаад явах юм яг хүчний хувьд хэр санагдаж байна? Үгүй нэр би бас өөрөө гайхаад байдаг. Ямар хүчтэй машин бэ гэж би одоо бодоод идэв шүү дээ. Тэгээд энэ огцом хурд хүч авахтай маш сайн. Спорт гэдэг режим дээр тавиад хөдлөх юм бол ухсыг гэд бүр өстой айхтар ухсан. Одоо ингээд таны одоо хөдөө гадаа зөндөө 9 шидийн замуудаар явсан гэж байна шүү дээ. Одоо яг ийм хамгийн тод санаж байгаагаас яг ямар нөхцөл байдлаас яаж гарч ирсэн ч гэдэг юм уу тийм одоо шууд санаад хэлэхээр тийм зүйл байна уу те. За молцог хэлсэн дунд би нэг суугаад тэгээд юу яасан суугаад нэг жаахан одоо нэг хуучнаараа холгуулах гэж үзээд тэгсэн тэгдэггүй юм байна. Тэгээд би уцаар зөвлөгөө авч ягаад тэгээ өөрийнх нь кроул мөлхөх системээр нь аажхан ингээд өрүүлээ хоёр тийш нь дарсаар байгаад хоёр тийш нь гэж дарсаар байгаад нөгөө чинь кроул мөлхөөд өөрөө ингээд мөлхсөөр байгаа тэгээд гарч ирсэн. Тэгээд би бодчихвол эндээс гарч чадахгүй бол энэ машины яста хаяа гэж бодож илаа. Тэгсэн чинь тэгээд гарч ирсэн ш. Тэгээд тэр том малцыг хэлсэн дундуур чинь тэр хэлсэн дундуур чинь туулсаар байгаа л тэгэл хөндлөн туулсан ш. Би 208 жил унсан. Тэгэхэд би тийм асуудалд бол нэрээ 200 бол тэгж би
хэцүү байсан л да ер нь. Одоо ингээд таныг ингээд хаваал H9 загварыг ингээд унаад илж хэрэглээд үзэхээр найзууд нь бас ойр дотныхын хүмүүс хэрэг сонирхож байна. Ингэдэг юм байлээ. Эхлээд манайхан чинь монголчууд муу хэд хожаа машин гэдэг нэг онц таадгүй юм байл. Тэгээд суугаад хамт ингээд яваад хөдөө гадаа яваад инээ тэрэ болоод ирэхлээр үгүй эн чинь яадаг машин бэ гэд ямар айтайхан машин бэ гэд уулга алдцгаадгүй. Манай найз нар бол тэгж нэг юу сонирхолтой юу нь бол за машиных нь 5 тухны хувьд бас юм хээр гадаад иржиг нүртэй 9 шидийн нүхтэй замуудаар ирэх явж гин ямар хөө байна ер нь бас тэр тал дээр бас ер нь бол гайгүй штэ. Тэгээд ер нь донцлоготой замд бол дуу чимээ багтай битүүм сайтай. За тэгээд энэ пар үйлдэлт бол үнэхээр энэ дүү өвл эдэр өсийн хөөдөнд бодволготол барай явж идэг штэ би. Ер нь бол өстой 5 тухайн хувьд бол ярихан байхгүй. Явдал бас аюу гоё. Явдал бол зөөлөн хөнгөнд хэрэгшил гоё явна штэ энэ чинь бас. Маш тайжгүй хэрэг шүү. Би бол ер нь бол надад маш их таалагдж байгаа. Та гэхдээ одоо ингээ гаднаас нь уртлын энэ GoPro-д бас солисон байна тий. Тэгсэн. Өөр одоо ерөнхийдөө энэ он жил чиргэлж явах хугацаанд одоо эвдрэл гэмтэлчих юм уу? Одоо машиндаа сольж сэлгэж хийж байгаа юм байна уу? Тийм юм байхгүй. Бензин л хийж байна. Өөр юм байхгүй. Пластмаслаа сольсон. Тэгээ ерөнхийдөө бол дандаа бүтэн синтетик тос хийж байгаа. Ер нь тэгээд гол нь юм байна шүү дээ. Энэ бүтэн синтетик тос хийгээд энэ салооны шүүр, маслын шүүр, энэ агаар сүгч идэрсэн солиход айгүй боломжийн үнэтэй. Боломжийн үнэтэй. Тэгээд бусад машинууд би одоо манай нэг найз Ford-тай байхгүй юу? Тэгээд тэр сервис дээр очиж солиулсан чинь 850 мянгаар пластмаслаа солиулж ирэл. Би бол энийг 300 мянгаар солиулдаг шүү дээ. Бүх юмтай. Бүх юмтай, бүх юм нийлээд. Тэгэхээр хамаагүй дээр байгаа ч. Одоо ингээд гэр бүлийнхэнтэйгээ ер нь та хөдөө гадаа их явж байгаа шүү дээ тий. Явж байгаа. Тэгээ хишгэ ах чинь бас өөрөө машина их гоё унаа. Одоо жишээ нь урталт нь л ихэд энэ төмөр GoPro за RB GoPro тий. Төмөр GoPro гэрэлнүүдийн нас их гоё. Гэрэл суулгасан. Өндөрлсөн байгаа юу та машин? Энэ чинь юу? Өндөр дугуй тавьчихсан, далтай дугуй. Тэрнээс босод юмнууд нь бол яг хэвээрээ. Юу цолгодоогүй. Тэгээд эн чинь юу штэ? Өвөл би чинь ингээл хөдөө гадаа явна. Тэгээд чинь хайда загсанд явна. Тэгээд хөдөө хээр өвөл тэгэл нэг хасаалгүй хайчдгийн тэгэл 40 градусд бол парк гэл асчихсан дөө. Одоо ер нь машин гараж тондог уу? Гүйл гадаа л оноолцдог шүү дээ. Тэгэл ер нь бол яг явахдаа би чинь дагаал шүн мөн халаад хүмүүсүүд тэгээд идэг шүү дээ. Тийм байхгүй. Тэгвэл яг унаад гарахынхаа нэг 5 минутын өмнө алсаас цонхоор асаачаал гараа суухад чинь халцсан байдаг шүү дээ. Халалтны хувьд бол бас үнэхээр халалтны хувьд бол ярихан байхгүй. Маш сайн хаална. За шинэ оны H9 бас танд их таалагдж байгаа гэсэн шүү дээ тий. Тэгсэн. Ер нь бол загвар нь энэ аюул таалагдж байна. Өстой дайжгүй. Энэ одоо сүүлийн 24 оны загвар чинь танк 400-ийн арамн дээр суйрлагдаад хийгдсэн байхгүй. Тэр нөгөө нэг тэнхлэг хоорондын зай бас холдсон байна. Би танд энэ танк 400 арай өргөн энэ урт. Минийхээс арай урт уу тий. Тэгэхээр нөгөө нэг дивээс хаваа бас байхгүй. Тийм. Би танд энэ сүүлийн оны H9 дээр за тий. За үзье. За энэ загвар болохоор одоо таны унж идэлж байгаатай адилхан 2.0-тэй турбо. За. Урагшаа 8 шатлалтай. За. Тэгээ адилхан арамтай чулаактай арын дифференциал нь бас байж байгаа. За доторх салон бол одоо ер нь бол бүр гоё болоод ирсэн. Голын энэ дэлгэц одоо 14.5 инчи. Бүр гоё том дэлгэцтэй болсон байгаа. Тийм. Тэгээд 360 камер нь бас илүү гоё ойлгомжтой болоод ирсэн. Эргэн тойрныхоо саадуудыг сантиметраар хэмжинэ. Бас нэг нэмэлт юм нь уртлын 2 сандал энэ массаж хийдэг болсон байна. За. Тэгээд 7 хүний судалтай. Одоо энэ нөгөө нэг хойдлын нөгөө 3 дугаар игнэнд хүн суухаар нэг жоохон хүүтэн байна, мүтэн байна гэж тэгдэг шүү дээ. Тэгэхэд энэ юусоо тэхгүй юм лээ. Одоо энэ дээдлийн та энэ ороод энэ дүгээр хартаа. Энэ дээр нь 3 дугаар игнэр рүүгээ хүртэл үлээсэн тийм хаартай болсон.
Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг битүүмжний хувьд бүр илүүгээс гадна халаалт нь бас нэмээд дахиад сайжирч. Энэ суудлууд өстэй янзын гоё. Тий. Аюу гоё зөөлсөн суудлаа. Зөөлгөн. Гоё чухал юм байна. Хойдлын 3 дугаар игнэнд чинь нэг юм хүн суугаад бас нэг жоохон давчуу талдаа байгаад идэг шүү дээ. А энэ дээр бол ерөнхийдөө дүүшг нь 3 хүн бол суух юм биш. Суугаад бас явж үтсэн. H9-ийн ганц давуу тал байна. Тэ. Энэ. А банкын дөрөв. Фул таймтай. Ааха. Хулгай халдиргаан дээр өстэй хамгийн найдвартай. Тий. Энэ чинь давуу тал гэдэг чинь энэ байхгүй. Тэгээд дээрэс нь нэмээд нөгөө мост хүндрүүлнэ, дифференциал төгжин, арын дифференциал төгжин. Тэгин. Минийхтэй яг адилхан юм байна. Тий. Тэгээд ер нь бол нөгөө мотор хороб бол адилхан шүү дээ. 2.0-тэй турбо урагшаа 8. Би юуг нэг хараадах уу? Юуг нь? Тэг капот зөхөд нэг хараад. Капот бол одоо 2 татаж онгоно. Давхар төгжилтэй болсон. Оо тийм үү. За ингээд уртлын зөхөхөөр яг танихтай адилхан бол 2.0-тэй турбо урагшаа 8. За тэгээ энэ нөгөө аккумулятор юмнууд бүгдээрээ адилхан. Цахилгааны системүүд ч угаасаа бүгдээрээ Германы Bosch байдаг шүү дээ. Тэр чигээр явж байгаа. Хороб нь бол нөгөө нэг CF гэдэг Герман хороб байж байгаа. Энэ бол ярих. Тэгэхээр энэ нөгөө хамрын сөхөд харахад бол танихтай бол яг л адилхан байгаа гэсэн. Яг л юм. За төмрийн орцол угаасаа адилхан 70% гангийн орцтой гэж явдаг. За газраас тэнхлэг хүртэл өндөр одоо яг өөрөө байгаа стокороо газраас тэнхлэг хүртэл 21 см өндөртэй. Яг нөгөө нэг дугуугаа дахиад 1 инч томруулсан ч болно. Тийм олон давуу тал байна хаа. За тэгээд танихаас бас нэг ялгаатай юм юу болсон гэхээр энэ дээрээ том панорамик люктэй болсон. Оо тийм байна. Тийм. Өмнөх оны H9 ч юм болохоор нөгөө нэг стандарт люктэй байдаг шүү дээ. Одоо энэ чинь минийх чи жижиг люктэй шүү дээ. Панорамик люктэй болсон. За энэ таны H9 болохоор гişгүүрэн нөгөө нэг фүлүүд чи ингээ гарч ирдэг те. Манай энэ болохоор бүгд шууд өөрөөсөө юм гişгүүртэй болсон ба. Одоо нөгөө гарч ирдэг гişгүүр байхгүй болсон. Тиймэрхүү ялгаанууд их гарсан байна. Гаднах загвар бол би нөгөө дүүн дөрөв хэлсэн шүү дээ. Танк 400-ийн загвар нь бол энэ хоёр чинь арьс нь өөр болцсон учраас ер нь дотор арга ясны бол ижилхэн юм байна шүү дээ. Адилхан. Энэ болохоор танк 400-ийн арааман дээр хийгдсэн. Тийм байна. Тэгэхээр нөгөө нэг явдал суудлын хувьд илүү одоо зөөлөн. Тэглэг хоорондын зай алдсан болохоор хойноо дэвээс аваа байхгүй. Тэгэхээр ер нь таних хэр савж ийн гайгүй байна уу? Гайгүй. Минийх чи бол нэг айхтар. За би нэг айхтар юм. Тэгтээ би нэг ингэсэн. Харанхай аймгийн 100 жилийн хойд бол заяа. 100 жилийн хойд явсан байхгүй. За. Тэгэхэд би 30 авдар виски ачаа явсан шүү дээ. За. Тэгэхэд бол нэрээ ястай бүр ойлцоол явсаар гол очсон шүү дээ. Тэгээ бол дээр нь 4-5 суулгацсан. 30 авдар виски. Ерөөсөө хөрчгөөтөхгүй. Тэгээж орилж харлна гэсэн байхгүй зүгээр сүнгнээд очсон шүү дээ. За тэгээд хаваал H9 загварыг он жилдж хэрэгжилж байгаа одоо манай хэрэглэгчийн сэтгэгдэл өнөөдөр нэг иймэрхүү байлаа. За тэгээд ишгахаа манай шин загварыг бас хөдөлгөөн авах. Шин загварыг чинь авнаа. Энийгээ зарж байгаа шин загварыг авнаа. Шин загварын таалагдлаа. За тэгээд өнөөдөр дүүнэрийнхаа бас бичлэгэнд цаг зав зарцуулаад ирсэн ишгахтаас баярлалаа.